Сайн уу хүүхдүүдээ? Өөхөө багш нь байна. Өнгөрсөн хичээлээр ариун сүнс хэрхэн ажиллаа хийдэг талаар сурсан. Ариун сүнсийг авсан хүмүүс хамтдаа амьдран Бурхны хүндлэн мөрөгдөг. Тийм ээ. Бидний одоо явж байгаа цуглаан анх яаж үүссэн талаар сурсан тийм үү? Гэхдээ цуглаан ямар газар юм бэ? Найзуудтайгаа хамтдаа ярилцаад үзээрэй. Библийн хичээл хийдэг газар Өөргөл өргөх хэрэгтэй үсттэй. Та бол хориг авахын төлөө төрсөн хүн билээ. Сайн мэдээ тарах хэрэгтэй. Есүс Тэнгэр уйлд одохоосоо өмнө хэлсэн үг байдаг те. Тэнгэр газар дээрх бүхий л эрх мэдлийг би та нарт өгье. Та нар явж бүх үндэстнүүдийг дагалагч болох тун. Эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээж миний та нарт зааж өгсөн бүгдийг зааж сурга. Дагалдагч бэлтгэн баптизм хүртээж заа сургадаг газар хаана байдаг юм бол? Тэр цуглаан юм бэ? Яг зөв. Цуглаан бол Бурхны төлөвлөсөн ариун хүмүүсийн цуглардаг газар юм. Тэр цуглааныг босгохын төлөө ариун сүнсийг явуулсан байх нэ? Ариун сүнсний хүч чадал гэж үнэхээр гайхалтай шүү. Бас цуглааныг харчдаг байсан Паул Есүсийн сайн мэдээг тараадаг болсон. Явцгаая. Есүсийн сайн мэдээг тараахаар. Тийм ээ. Өнөөдөр тэр Паул хэрхэн бүх дэлхийг Есүсийн тухай тунгалсан талаар та нартай ярьж өгье. Байцаху! Дамасагт Есүстэй уулзсан Саул, Паул Антиох цуглаанд үйлчилж байсан. Бурхан ав талархаж байна. Өнөөдөр ч бидэнд Тэр нь юу юм бэ? бүх дэлхий эзний сайн мэдээг дамжуулах юм. Паул ахаа! Хамтдаа явах уу? Паул болон Барнаб нь Саламист пап хүртэлх бүх арлаар сайн мэдээг тараадаг. Папын хамгийн том захирагч эзэнд итгэдэг болов. Халелуя! Писидийн Антиох руу очин мөрөглийн танхимд сайн мэдээг дамжуулдаг. Израиль хүмүүсээ, Бурхны хүндтгэн сонсдог хүмүүсээ сонсоорой. Тэдгээр хүмүүс Бурхны мэддэг юудэ хүмүүс үсттэй. Би тэдгээр хүмүүст Христийг дамжуулна. Есүсийг загламаар цовдлсон мэдээ. Есүсийг хараад идэхгүй одоо яана. Би тэдгээр хүмүүст Есүс Христийг дамжуулах болно. Паул юдэчүүдийн итгэдэг хууль болон иш үзүүлэгчдийг нэг бүрчлэн тайлбарлан Бурхны амласан месиаг танилцуулсан. Тэр Месиа Есүс мөн үсттэй. Тийм ээ, үнэн. Тэр Есүс Мосегс ч дагав гэж юу? Гэхдээ итгэдэггүй юм шиг бах юм. За тэр идэхгүй гэж хэлсэн штэ. Би сайн мэдээ тараахаас өөр аргагүй. Явцгаая. Паул Писидийн Антиох, Икониум болон Лустрт орчин сайн мэдээг тарааж байсан. Есүс бидний төлөө ирсэн амьд Бурхны хүү юм. Тэр хүн худал ярьж байна. Зүгээр үү? Одоо бууж өгөхөөс ш. Тийм ээ. Одоо дахиад явцгаая. Паул ахаа! Дахиад явна гэж юу? Паул хүнд хэцүү үедээ ч зоригтойгоор сайн мэдээг тарааж байв. Энэ бол Паулийн нэгдүгээр сайн мэдээний аялал байв. Дараа нь Паул Шилатай хамт хоёр дахь сайн мэдээний аяллаа эхлүүлдэг. За. Хамтдаа эзнийг тунгалгаар явцгаая. Хадуу. Огтгож ядрахгүй мó. Паул нь Лустрийг дайрч сайн мэдээг тараадаг. Македон руу ирж бидэнд туслаач. Паул тэр үзэлтийг хараад Македоны Филипп руу явдаг. Филипп хот. Алуу эзнийг тунгалахаар явцгаах уу? Одоо шүү дээ.
Энэ хүмүүс бол агуу бурхны бод учраас авралын замыг та бүхэнд дамжуулагч нар юм. Оо, бидний таньж ийн. Чөтгөрт эзэмдүүлсэн нэгэн. Энэ дэлхийд чөтгөр гэж хаана байдгийг? Есүс Христийн нэрээр тушааж байна. Түүнээс зай. Баярлалаа. Сайн байна. Үнэхээр сайн хийсэн. Гэтэл чөтгөр шүглсэн боол эмэгтэйгээр мэрэг төлөг хийн мөнгө олдог байсан эцдүүд нь Паултай заргалддаг. Муу хүмүүс! Паул болон Шила маш их ташуулдуулан шоронд хоригдох болдог. Силас зүгээр үү? Тийм ээ. Зүгээр байна. Аргагүй залуу хүн юм да. Өө сайхан болоод инээгээд байгаа. Ихээсний ивэлд мэдэж байхад ямарч зовлон байхгүй. Гэмиг минь нүрсэн эснигэ үргэлж магтаан дуулнаа. Ихээснийг магтан дуулаад Аллилуйя. Аллилуйя. Миний ирээдүй бүрхэг хосонч бидний даган явнаа. Гэтэл шоронд хүчтэй газар хөдлөл болж шоронгийн бүх хаалга нэгдэж орхив. Ийм юм байна. Би одоо үгсээ. Бид бүгдээрээ энд байна. Юу гинэ? Бидний санаа зов. Бүү санаа зов. Ийм тэнэгүүд яагаад зүхтахгүй байгаа юм бэ? Богснороо. Би яавал аврал авах юм бэ? Эзэн Есүст итгэхтэн. Тэгвэл чи болон чиний гэр бүлийнхэн аврагдана. Юу? Ойлголоо. Тэгээд шоронгийн манаач болон түүний гэр бүл эзэнд итгэх болжээ. Ариун сүнсний ажил үнэхээр гайхалтай юм аа. Тэрнээс хойш Паул болон Шила Тесалоник, Берог, Адиан газруудыг дамжин Коринт хотод сайн мэдээг тараагаад Антиох руу бас очдог. Энэ нь Паулийн 2 дахь сайн мэдээний аялал юм. Мөн Паул нь хэсэг хугацааны дараа 3 дахь сайн мэдээний аялал руугаа явдаг юм. Алуу хурдан явцгаая. Go go go! Паул нь Эфес цуглаан руу очимгцоо эзнийг гэрчилдэг. Та нар ямар баптизм хүртсэн бэ? Иохны баптизм юм. Иохны баптизм нь усаар хүртэхийг хэлдэг. Тухайн үед Эфес цуглааны хүмүүс ариун сүнсний баптизм авч чадаагүй байсан. Иохан гимшлийн баптизм хүртэж миний хойноос ирэх хүн итгэхтэн тэр бол Есүс Христ юм гэж хэлсэн юм. Амен. Итгэж байна. Паул тэд нарыг ажлан өрөөж ариун сүнсний баптизм хүртээдэг. Үгийг уншин суралцах хэрэгтэй. Мөн ариун сүнсний баптизм хүртэх нь чухал юм аа. Үүнээс хойш Паул Дуран хотод үгийг дамжуулдаг. Тэгээд 3 жилийн турш Эфес цуглааныг харж хандан тэр Филиппой, Коринт хотыг дамжуулан Иерусалим руу явдаг. Иерусалим Паулыг барих гэсэн хүмүүс их байсан да. Би Иерусалимээр дамжин Ром руу явнаа. Ром? Ромын эзэн түрэн дэлхийг ноёлж байсан үед Ром дэлхийн анхаарлын төвд байсан. Ромд үнэхээр хэцүү зүйлс тохиолдох бах та. Бурхантай хамт байвал айх зүйл байхгүй. Эзэн таны зовлонд хамтрах боломжийг өгсөнд баярлалаа. Oh yeah. Everybody. Ихийсниймэл байхаа шалах зүйлгэж өггүй. Модон зарал мэнд оролцоод өөрийн шаналаад илгэсэн. Эцэгтэй зөөлөгцөө залбирлан болсон. Тэр өдрийн шаналл бүхнийгээ дуу болгон өөрчлөө. Ихийснэ магтан дуулаа. Халелуя. Халелуя. Хожи холбоотой замсви. Есийг дагаж явна. Ихийсниймэл байхаа шалах зүйлгэж өггүй. Модон зарал мэнд оролцоод өөрийн шаналаад илгэсэн. Эцэгтэй зөөлөгцөө
холбоотой замдас би Есийг дарж явна Тачигээд руу байсан ч Тазагваям байсан ч Эцний доктор би Магтаалар бэлрэхтаа Тачигээд руу байсан ч Тазагваям байсан ч Эцний доктор би Магтаалар бэлрэхтаа Тачигээд руу байсан ч Тазагваям байсан ч Эцний доктор би Магтаалар бэлрэхтаа Дахиад нэг удаа эцний магтцгаая Ихийцнээ магтан дуулаа Халелуя Халелуя Хоолой холбоотой замдас би Есийг дарж явна Ихийцнээ магтан дуулаа Халелуя Халелуя Хоолой холбоотой замдас би Есийг дарж явна